Go out with your friends as much as you could because we're not getting any younger. Eventually, most of us will go into our separate ways. So while we still have the day, make sure that it's a day to remember. Collect as many stories as you could to share one day. Love yourself on a deeper level and share it with the people around you. Say what you feel, don't keep everything inside. Time will never stop, and when you get older, you're gonna look back and miss it. Girdi çagin aydan ayrıge nayrıge durun bana aynır yaldama khan kalın buend avaleçe doldun bana Ardın open arıkda Adın bu sıvı harin volta Altın usta Khorin hollava Atokan amr'im il-sakha Habro dirisni namun ayzam Karamgur çanda khansın bana Tamam binasni kha Mendin hayran Pergun öndür dökmar bana Ardın hollava Atokan amr'im il-sakha Sekhe uring gegend Anminge noktada kaldım sona Aruhun çinihe İttigede settiged Andrada dilcen jargın bana Ardın hollava Atokan amr'im il-sakha Ardın open arıkda Adın bu sıvı harin volta Altın usta Khorin hollava Atokan amr'im il-sakha Atokan amr'im il-sakha
За сайн бацхан манайхаа одоо яг Төв аймагт ирсэн байна. Тэгээд одоо бид хэд яг Цавхан аймаг руу хөдлөж байна. Цавхан аймгийн Отгон тэнгэр ууланд очино, хайрханд очино гэж төлөвлөсөн байгаа. За тэгээд энэ хүрхэн хөвгтэй охны. За өөрийгөө танилцуулаарай. Намайг би 10 настай. За. Бачуурны цэлэн давж гэдэг. Аха. Миний гэдэг миний төлсөд 8 сарын 20 миний хийх дуртай зүйл бол аялах. Тэгээ бас годон жимийн төслөг. Мэдэрлэг яана. За тэгэхээр энэ бүхэн хөвгтэй охны манай хамаатны хөвгт байгаа. Тэгээд ер нь бол бид хэд айгу цөөхөлхний явж байгаа. Гэхдээ бас гайгүй тий. Цөөхөлж хийсэн шүү дээ гайгүй. Бичлэгтэйгээ хамтаагаарай. За орсон газруудаараа ингэ бичлэгнүүдээ хийе яваад байна. За бай. Баярлалаа. За тэгэхээр манайхаа бид нар одоо Эрдэнэ санд сумын ойролцоо за хадаа ураг гэртээ 1941 онд турсан энэ мундаг далай даян тархан авраг даяар дурсагдах далай даян тархан авраг Жигждийн бат гэсэн хүний гэрэл төвшөөнд ирсэн байна. Тэгээд яг энэ төвшөөнд байна. Бид тэгээд энд маш их ингээд тал байна. Манайхаа Төв аймгийн Эрдэнэ санд сум дээр ирсэн байгаа юм байна. Тэгээд Түшээдхан аймгийн засагт Түшээдхан аймгийн юу илээ хаа? Зоригт honгийн хошуу. Зоригт honгийн хошуу. Түшээдхан аймгийн Зоригт honгийн хошуу байна. За шалдээ тархавар болох юм байна. Харин тийм ээ. Тархаварган бүр 100 гараагаа явах уу? Юу яах вэ? Тэр огтны үр. Чинкэстэй. Тийм биш үү? Огтны үрт. За одоо бид Төв аймгаас гараад тэгээд Өвөрхангай аймгийн Элсэн засрахаар орох замд Жиний юм өсмөс юу. За тэгээд ингээд маш их шороо гарагдчихж байгаа. Тэгээд жоохон хоол мол идэх гээд ингээд сууж байна. За.
манайхаа. За одоо би яг Өвөрхангай аймгийн Нарийнтэй суманд ирсэн байна. За тэгээд одоогоор айлд хонсон өглөө болцсон 2 дахь өдөр эхэлж байна. Тэгээд маш гоё онцлаа айлд. Ер нь бол уур газар майхан энэ төр тохоор айгүй ядардаг штэ. Тэгээд яг ингээд айлд хонох байшин гэр тэр тонхол ихэр сайхан амарч чаддаг аялж байгаа хүмүүс. Тэгээд манайхан бол бөөнөрөө ингээд сайхан явж байна. За тэгээд гоё шүү. Ийм мэдрэмжийг бас айгүй аваг бас хөтсөн байна. Тэгээд өмнө жил бас гоё таньдаг айлын давтсан хамаатны да. Гоё яа. За тэгээд аяллаа үргэлжлүүлцгээе. Өнөөдөр Баян онгор орчилд орох бах. Тэгээд хамгийн цаатлын сум юм байна. Өвөрхангай аймгийнхаа одоо шууд баруун тийш бол Баян онгор явна. Бай бай. Тэр тагтах аврагын хөшөө дээр ирсэн байна. Хүүхдээсэн бол ингээд сургуультаа ингэж яваад энэ ингээ ерөөхий боловсрол сургууль хийчихсэн баа. Тэгээд ингээд явж байгаа. Тэгээд ингээд сая зэрэг ахуулж байгаа. Сургуулиудээс бол ингээд явах нь айгуу нам орчин маш цэвэрхэн санагдаж байна. Ирсэн тийм ундаг хайрхан тахлах таваа юм шиг байна. Тэгээд битид бол ерөөсөө болгоомоор явахгүй. Тэгээд гэтээ зүгээр ингээд сайхан харж байгаа тийм ээ. Сайхан шууд босоод сэрэл дэвчтэр арай ирсэн болохоор би тийм ерөөсөө мамаа яваасан тийм ээ. Ерөөсөө харах сөхөөгүй байсан. Тэгээд харахааргүй байсан тийм болохоор өглөө ингээд босоод гэлнүүдээ нэгдүүлсэн. Бидний хэр тоон нэр байлаа. Тэгээд орчин нь сайхан унтлаа. Тэгээд бороо орж орсон юм болоо. Тэр жоохон салхитай байна. Салхич мар юу лээ. Айгуу тийм сэвшээ салхитай. Тийм нутгийн минь гэж ярьдаг шиг Монгол ёо миний шил ямар амир юм бэ. Монголын үнэртэй салхи гэдэг чинь А 7:40 50 гэж сая гэрээсээ гараад тэгээд одоо
Эрдэн ээжлэр хайсан зүгэ ханаас би олж болох вэ? Ханаас сэтгэлээ би минь яаж гээгээд бэ? Эцарахгүй талаас би хайж ирлээ. Надад үзэгдэн бовын зэрэглээ. Цэнхээ сарны гэрлийн гэмба сэтгэл тусаа хэлсэн цагийг хүлээ. Шарын баба дүгнэх ятаа сарсан дотроо дуугаа дууландуулээ. Цэнхэр сарны гэрлийн гэмба сэтгэл тусаа хэлсэн цагийг хүлээ. Шарын баба дүгнэх ятаа сарсан дотроо дуугаа дууландуулээ. За манайхаа одоо би яг номин төрсэн байна. Гэтэ яг хаанхай номин гэдгийг хатаа баяа онгор. Тийм ээ. Wow, where am I? Oh my god. Миний тэгэхээр тэгэл ингээл талхацсан. Баян онгор аймгийн бөмбөр болсон баян цагаан ирж байна. Өстэй гоё явж байна. Би бүр амар сэтгэл өндөр байгаа. ханга эсэм манхан цагийн уртаа хойраагүй эгэл төрөгтэй одос сургамал зантэн борол дэдсэмэн ортын дохлгийн тостой их хорон минь онзоны овын сэхэн дүүсэн байгаа цагийн Дэрдэгүй шаргал төгтэй ахин
Камп руу явах гэж байна. Ийм гоё гол. За тэгээд хай. За өнөөдөр тэгэл ямар Гоё наа. Аялах жилдээс дараа жил ганц авч дахиж ирэхгүй байх. Гэхдээ дахиж хэлэхгүй одоо тэнцээ. Тэр үед хотын явах те. Манайхаа утга тэнгэр хайрханд ирсэн. Та нарт харуулъя. За тэгэхээр би одоо та нарт бүх зүйлээ ярьж өгөх шийдлээ. Одоо миний ард утган тэнгэр хайрхан маань ингээд харагдчих байна. Яа би яагаад ингэ үн болохгүй байхгүй юу? Хайрхан гэх хэвээр. За энэ хайрхан маань үнэхээр үзэсгэлэнтэй. Тэгээд бид нар энэ сайхан байшин хонохор болсон. Тэгээд хажуудаа дэлгүүртэй зоогийн газартай. Тэг их сайхан яна тэнцтэй. За тэгээд нааша бол отгон сум гэж байд юм. Тэгээд отгон сумаас нааша бас нэлээд хэдэн километр явсан, 60 км явсан баг. Тэгээд отгон сумын уг нь болохоор Баян Булан сум гэж байсан. Баян Булан сумаас бас 60 гаруй километр отгон сум руугаа ирж нийлсэн. За тэгээ ингээд л яваад ер нь бол энэ хангаа дэлхий яг уран зураг шиг санагдаж байна надаа. Яг уран зураг шиг ийм сайхан уул, ус, овоо тий. Энэ сайхан шөнгөр зурч аваанууд гэх мэтчлэн эдгээр бол маш тийм уран зураг шиг сайхан санагдаж байна. Тэгээд бид зургуулаа явж байгаа. Тэгээд ямар ч байсан яна тэр нохоо бүр тэгээд би тэгээд одоо нэг гой минь чанж идэнэ. Тэгээд хажуудаа найлтаас амарлаа л та. Одоо тэнд ингээд өөрөөсөө болорсон. За тэгээд би яагаад тэгэхээр нохоо ингэж хацаад би ярих ерөөсөө боломжгүй болчихлоо. За тэгээд бай. Ямар ч байсан ирсэн юм тэгээд энэ хайрхандаа хэвчээ. Тэгээд миний нэртэй адилхан бас болохоор бас айгүй гой санагдаж байгаа. Тэгээд ямар ч байсан отхон жаргал гэдэг тийм дэлгүүр байсан. Тэгээд маргааш мөр өмнөж үзэн зөндөө юм автай бай. Аавс холдож болохгүй санагдаж байна амар ингэж. Чи яаш үтэй байна? Яаш үтэй байна? Одоо юм хийх. Эцэстээ баларч байна. Хань тийм. Хоруулаад байгаа шүү. За тэгээд маргааш ямар атлуулгуулж байгаа тэсгүй яг хүүжи уус шиг санагдаж байна. Бид нар өмнөх нөгөө Japan Vlog-ийн part нэг дээр нөгөө ярьжсэн та яг ингээл хөшөө нэгсэн чинь ингээл хүүжи болгоод урдаас гараад ирсэн. Тэгээд би амар сүртмээр санагдсан гэж хэлжсэн. Тэгээд нөгөө ээж дээр сав маун гэсэн шүү дээ. Тэгээд өнөөдөр яг тийм тэгээд яг тэр үед болохоор айгүй шүн дуун дээрээ тэгээд яг хаана байрлсан яг хаана хүчүүл байгаагаа мэдэхгүй байжсэн байхгүй гэсэн чинь одоо энэ болохоор яг гэгээтэй сайхан ирсэн. Тэгээд энэ юундаа ингээд төгкөнцөн одоо бодолтой харьцаа өөртөө сонгоод орсон болохоор тэгээд ингээд юугаа хайрхнаа хараад үнэхээр сүрдмээрээ тэгээд маргааш ямар ч байсан өглөө бол ямар байх юм ингээд харцгаая бүгдээрээ тэгж бодож байна. Тэгээд би хүн амтаас хичээд байна. Маш олон хүмүүс маргааш бэлбарай. За I am ready tomorrow. Okay. Сэтгэл тэмээ дэндүү ижил хий
Хай. За сайн байна манайхаа. Өглөөний мэндийг хэлэх юм бол өдрийн мэндийг хэлэх юм бол өглөө нөгөө бид нэр цай ундуу нэгэд тэгээд наашаага отхны гэрлээ яваад наашаага хайрхандаа ирээд тэгээд ерөөсөө ясангүй бичлэгээ хийж амжсан тэгээд одоо сая хайрхандаа гарчаад бууж ирээд байж байна. Ийм ярих гэсэн байна. Тэгээд ингээд цахан дээлээ өмссөн харагдаж байна. Сая нөгөө мориороо яваад тэгээд очих хөстөө газараа очиод ингээд уул авандаа юм өргөөд тэгээд ирлээ. Маш сайхан байлаа. It was absolutely fantastic and my feeling is so gorgeous. So тэгээд ингээд сайхан гараад ирлээ. Одоо би бичлэг зураг гинтар хийх бах тэгээд урьдчилсан. Харцгаарай. За тэгээд хэр баялаа. За тэгээд гоё. Имэх машин нэг авто хацраа явуулсан. Сайн ингээд доош нөгөө өштэй өнө хэлээд хөтөлж явдаг байхгүй. Тэгээд хөтөлж явахгүй болохоор ээж барих хэрэгтэй болж байгаа. Отхон сумаасаа гараад явж байна. Отхон сумаасаа гараад одоо Леста хотор бах. Цохоо аймгийн төв. За тэгээд очиод гоё. За сэтгэл ямар байна? Тэний нэмхүүлд нэг жил энерги тагаад сүргөө тэгээд дахиж илээ гоё байна. Аха.